Миний мөрөөдөл бол энэ клубын мэргэжлийн клуб болох. Мэргэжлийн клубын одоо Европ болон Азийн том клубүүд яаж ажилладаг, яг тэр чиглэлээр ажиллах гэж хичээж байна. Муу амжилттай байсан багийг шинээр авч дээдлэгт үлдээх зорилготой эхэлсэн. Тийм учраас манайх энэ жил төсөв, зардал бүх юмаа байж болох хамгийн багаар хийсэн байгаа. Одоо эх жил манайх өшөө дээшгээ өшөө илүү доктортой үүсгэнд бол мэдээж тоглогчдоо үзүүлж байгаа нөлөө те. Тоглогчдоо үзүүлж байгаа хангамж илүү мэргэжлийн клубын төвшөнд бүх юмаа сайжруулах талаар ямар арга хэмжээ авах талаараа бид нар өдөр болгон бодож байна. Эгчлэгээ төлөвлөгөө өдөр болгон хийж байна. Монголын клубүүдийн хувьд бол ер нь бол яг мэргэжлийн клуб гэхийг биш, хагас мэргэжил гэж явдаг. Миний мөрөөдөл бол энэ клубын мэргэжлийн клуб болох. Мэргэжлийн клубын одоо Европ болон Азийн том клубүүд яаж ажилладаг, яг тэр чиглэлээр ажиллах гэж хичээж байна. Жишээлбэл одоо арын албанд одоо ахаад хүмүүс ажил авах хэрэгтэй байна. Тэгээд одоо маркетинг, сошиал, тэгээд одоо бүх чиглэлээр хүмүүс нэмэх шаардлагатай байгаа. Мэргэжлийн клуб болж ажиллая гэж бодож байвал